Ilson Construction-ы яг өөрийн хичнээн инженер техникийн ажилтан, хичнээн барилгачид, хичнээн өөрийн гэсэн техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Анхандаа төлөвлөж исэн инженер бол 7 инженер ирнэ гэж. Танах ингэж тендерт ялсан байхгүй юу? Бид нар өөрсдийнхөө тоног төхөөрөмжөөр, хүн хүчээр, барилгачдаар бүгд найрамд Солонгос улсын Exim банкны хөнгөлөлтөө зээлийн хүрээнд баригдах 2007 айлын орон сууцыг барина гэдэг ийм одоо баталгаа гаргаж тендерт та нар ялсан байхгүй юу? Тэгээ та нар тендерт ялангуудаа Сөмбөр цамхаг гэдэг компанид бүх ажлаа туслан гүйцэтгэгчээр өгчөж байгаа байхгүй юу? Сөмбөр цамхаг нь энэ ард сууж байгаа хүмүүст дахиад дамжуулаад дахиад туслан гүйцэтгэгчээр ажил явуулж штэ. Өөрөөр хэлбэл би юу хэлэх гээд байгааг бол энэ барилгын 1 м квадратад ноогдох өртөх нь чи ашигын марж аваад энэ хүмүүс төр хамгийн бага сүлд очиж штэ. Энээс болоод юу болох вөхөр одоо эхнээсээ эрсдлүүд үүсэж байна. Би өнөөдөр энд яагаад ирсэн бэ гэвэл энэ барилга дээр ажиллаж байгаа энэ туслан гүйцэтгэгч компаниуд нь тодорхой хугацаанд энэ ажлын гүйцэтгэлээ аваагүй гэдэг ийм гомдол санал гарсан. Зөв. За тэр гомдол саналын дагуу би танаа энэ хүмүүстэй уулзсан чинь Сөмбөр цамхаг гэдэг компанийнхаа захирал руу бид нар одоо 6.4 тэрбум төгрөг шилжүүлчихэд тэрнийхээ хойноос нэхэл дагал болоод нөгөө энэ дэлгэрмаа гэдэг захирлаа олж чадахгүй байна. Тэрнээс болоод энэ барилгачид ингээд гомдол санал гаргаад байна гэдэг ийм зүйлээс болж би наашаа энд ирж байгаа. Миний одоо хасж байгаа албан тушаал бол энэ Баянголын аманд баригдж байгаа энэ орлогод нийцсэн орон сууц төслийн захиалагчийг би төлөөлж ирж байна. Би захиалагчаа эрхийг эдэлж ирж байгаа. Тэгэхээр би одоо энэс хойш юу гэм түүнээс цааш танаа энэ барилгын талбай дээр танаа үндсэн гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын хооронд холболт хийх эсвэл дүүсэд байгаа өөрөө барагдуулах ямар ч үүрэг надад байхгүй. Би зөвхөн чамтай 2027 оны 7 дугаар сарын 1 гэхэд 2007 айлынхаа орон сууцыг одоо хүлээж авах би эрхтэй. Гэрээний хувьд хэрвээ чи хугацаанд төлөхгүй бол энэ гэрээнд заасны дагуу хоногт гүйцэтгээгүй үргийн үнийн дүнгээр 0.1% алдангийг бид нар чамаас тооцож авна. Exim банкны энэ одоо зээл бол үндсэндээ бид эргэж урт хугацаанд төлөх эргэн төлөлт хийх энэ ч буцалтгүй тусламж биш. Энэ эргэн төлөлт хийх зээлийн харилцаа учраас бидний бариулж байгаа байшин нэгдүгээрт Монгол улсын стандарт шаардлага чанарт нийцсэн байх ёстой. Тийм учраас өнөөдрөөс эхлээд нийслэлийн хөрөнгө оруулалтын газар давхар миний өмнөөс захиалагчийн хяналтыг хэрэгжүүлнэ. Бетон зураг мөн чанар стандартаа нийцэж гин үгүй юу? Энэ орж байгаа барилгын материалууд нь чанартаа нийцэж гин үгүй юу? Сантехникийн хэрэглэлүүд нь тоноглолууд нь чанар стандартад нийцэж гин үгүй юу гэдгийг ярих гэж ирж байгаа. Та манай тендерт оролцохдоо би ийм техник ийм одоо ажил хүчтэй оролцсноо гэж тендерт ялчаад яагаад 7 инженер авчираад энэ дээр төслийн менежментээ хийгээд тэгээд туслан баахан хүмүүс аваад байгаагаа нэгдүгээрт тайлбарлаа. Хоёрдугаарт энэ Сөмбөр цамхаг гэдэг компани удирдлууд би одоо танаа туслан гүйцэтгэгч хоёрыг өнөөдөр уулзуулж байгаа юм чинь танаа хоёрын хооронд ямар асуудал байгаа юм. Төлөвлөгөөгөө танилцуулахдаа 7 солонгос инженер авчирна гэдэг. Тэгээд доотлоо Монгол инженерүүдийг авч ажиллуулна гэдэг юмыг бол хэлсэн. Тендерийн баримтчгийг энд авчаад байна шүү дээ. Энд та нар техник хэрэгсэл энэ төр ингээд өөрсдөө техник хэрэгсэлтэй энэ төр оролцсон гэж тендертэй яаж байгаа вэ? Ялсныхаа дараа та нар долуула сөүлээс нисчирээд хэд дамжуулаад яагаад ингэж хийж гүйцэтгээд байгаа юм бэ? Тендерээ тайлбар өгчөөл гэж байна шүү дээ. Тэгэхээр анхронгоор ер нь техник хөрөмжийг бол бид нар өөрсдөө оруулж ажиллах болох байсан ч гэсэн яг Монголын нөхцөл байдалд тааруулаад ингэж ажиллаад одоо доотлын компанитайгаа гэрээлээд ингэж ажиллаад явж байгаа. Танаа анх тендерт ялсан материал дээр танаа талаас энэ төлөөллийн хүмүүс ингэ суугаад хэдүүлээ танах ямар үүргээ биелүүлэхгүй байгааг бид нар дүгнээд Exim-ийн талд бид нар захидлын явууллаа. Тэгэхээр танах тайлбаруудаа гаргаж өгөх хэрэгтэй. Танай компаниг хэлмэгдүүлж болохгүй. Сөмбөр цамхаг туслан гүйцэтгэгч маань гэрээний дагуу ажиллаа ингэж сайн хийгээгүй улмаас бол ер нь бол ингэж уулзаж ярилцах шаардлагагүй гэж үзсэн. Одоо гэрээнээс давсан юмыг бол манайхаас шаардаж эхэлсэн. Тэгээд тийм болохоор манайхаас одоо хариу өгөөгүй гэж уулзаж. Би чи нэг надад хариу өгөөч. Би танаа хоёрын хоорондох Сөмбөр цамхаг хоёрын хоорондох маргааныг одоо тэгэл ирээл шийдэж явах хэрэгтэй хүн гэж ойлгоод байгаа юм уу? Үгүй энэ одоо асуудал үүсгэж байгаа дууслаа гэж. За талуудын оронд бол санхүүжилтийг гүйцэтгэлээр олохоор тохиролцсон.
За гүйцэтгэлийн дагуу бол гүйцэтгэлийн мөнгийг бол олгоод явж байгаа. Боловч гүйцэтгэлээс нэмж санхүүжилт олгохыг буюу тэгжээж энэ байлгаж цаашаа өргөж явахыг өөрөөр хэлбэл зарим албан бичгэн дээр нэмээд 12.8 сая доллар хэрэгтэй. Нэг болохоор 3.5 буюу 2.1 сая долларыг одоо илүү санхүүжилт өгөөч, урьдчилгаа болгож өгөөч гэдэг юм шаардлагуудыг тавьсан. Энэ одоо төлөвлөгөө төлөх боломжгүй зөвхөн гүйцэтгэлээр гэж тохирсон учраас гүйцэтгэлийн мөнгийг олгосон гэдэг гүйцэтгэлийн мөнгөний хамгийн сүүлд 1.4 сая долларыг 10 сарын 6-ны өдөр шилжүүлсэн байна. Тэгээд эргүүлээд нөгөө тусламжийн туслам гэж яриад байгаа одоо хүмүүс маань одоо ажил хийсэн хүсээ аваагүй гэдэг асуулт яригдаад байдаг. Гэхдээ тэгээд тусламжийн туслам гүйцэтгэж байгаа компаниуд маань бас яг элсэн компаниас тусаад зөвшөөрөл авч ирээс орж ирээгүй яг Сүмбэр цамхаг компани ажилтан гэдэг ойлголтоор яваад байгаа. Ийм бас дүү зүрхгүй талуудын оронд байсан гэрээний зөрчил гараад байгаа учраас иргэдээ энэ маргаан үсээ яваад байгаа. Элсэн констракшн Виктория хооронд хийсэн гэрээний залтан дээр бүх хариуцлагыг Сүмбэр цамхаг өөрөө өөрөөр хийсэн байдаг. Тэрэн дээрээ туслан гүйцэтгэгч оруулж ирээд мэдээж Монгол улсын барилгын хэмжээнд тусгай зөвшөөрлийн 16 маягт ирдэг бид нар дээр. Тэгээ энийхээ дагуу мэдээж дулаан хийх гэхээр дулааны тусгай зөвшөөрөлтөг компани авчирдаг, цахилгааны тусгай зөвшөөрөлтөг компани авчирдаг. Энэ бүхнийхээ доор бид нар туслан гүйцэтгэгчийг бүх төслүүд авч явдаг. Энэ нормчилсан төр дүн тооцоон дээр хүртэл байж идэг. Дөрмөө бий олж сурчаагүй. За бид нар 3 сарын 14-нд 3 сарын 7-ны өдөр бид нар гэрээ хийсэн байдаг. 3 сарын 14 буюу цастаа хахад манайхыг төслөө эхлэх шаардлагыг тавьж ирсэн. Тэгээ бид нар 3 сарын 14-нд өөрсдийн хөрөнгөөр төслийг эхлүүлсэн. Урьдчилгаа төлбөр гэж орж ирсэн байсан мөнгийг Элсэн констракшн удаадараа өөр зүгээр зарцуулсан байдаг. Тэгээ тэр зүйлийн талаар энэ мөнгө одоо өгөөч гэдэг шаардлагыг тавьж ирсэн. За тэгээд нэгдүгээрт нь өчигдөр ингээд 6 удаа над руу нэг албан бичиг явуулсан. 6 удаагийн албан бичиг нь дандаа гүтгэх хэв шинжтэй. Намайг талбай дээр ирдэггүй, захирлыг нь олдоггүй. Эсвэл тусламгийн туслан гүйж. Ер нь бол гэрээн дээрээ манай туслан гүйцэтгэгч нарыг одоо 2-2 дээр заасан байгаа. Сүмбэр цамхагтаа хийсэн туслан гүйцэтгэгчдийн асуудлыг Элсэн констракшн бүрэн хариуцахгүй гэдгийг өгүүлбэр байдаг. Тэгэхээр би өөрийн туслан гүйцэтгэгч нараа бүрэн хариуцсан гэдгийг энд албан ёсоор хэлье. Дид гүйцэтгэгчээр орж ирсэн Сүмбэр цамхаг компани нь өөрийн туслан гүйцэтгэгчдийн хохирол цаашид гарах эрсдлийг би бүрэн хариуцна гэдгээ илэрхийлээд гэрээ зурцсан байт юм аа. Мөн тухайн тусал дээр орж байгаа пум сапууд, хэв хашмал, техник тоног төхөөрөмж бүгдийг Сүмбэр цамхаг компани гаргасан. Мөн энэ төсөл хэрэгжиж байгаа явцын оршин сууц буюу бидний офис Элсэн констракшны унах машинуудыг хүртэл Сүмбэр цамхаг гаргасан байгаа. Тэгээ одоогийн байдлаар Сүмбэр цамхаг компани нь өөрийн төсөвтөө би энэ дээр нэг ширхэг хадаас ч нэмээгүй бүх тооцоог өчигдөр санхүүгийн аудитор гаргуулсан. 44 тэрбум 689 сая төгрөгийг гаргасан. Элсэн констракшнаар албан ёсоор манайх руу 9 сая 15 мянган доллар шилжиж орж ирсэн буюу 32 тэрбум төгрөг шилжилж орж ирсэн. Одоогоор Сүмбэр цамхаг компани 12 тэрбум төгрөгийн одоо дутуу гүйцэтгэл авсан хэмжээтэй явж байгаа. Тэгээд Элсэний захирал нь намайг талбай дээрх ажлаа гэрээний дагуу гүйцэтгэхгүй байна гэж хэлж байгаа боловч манай гүйцэтгэлээр нийслэлээр тайлангаа тавьдаг. Энийг нь би зогсоох гэж үзээд ганхүү дарга руу албан бичиг бичижсэн, хүсэлт тавьжсэн. Үнэхээр манайхыг гүйцэтгэлээ хийж чадахгүй, Сүмбэр цамхаг гэрээгээ зөрчөөд байгаа, талбай дээр ажиллаа явуулж чадахгүй гэдэг нөхцөл байдал үүсгэж байгаа бол энэ удаагийн санхүүжилтийг битгий олгож өгөөч. Яагаад гэвэл энэ бүх гүйцэтгэл нь манай тайлангаар нийслэлээр очт юм аа. Элсоноос 6 инженер, 7 инженер ирэх ёстойгийн 4 хүн инженер нь талбай дээр ажилладаг буюу бид нарыг зөвхөн хянах зорилготой байдаг. Энэ хүмүүс нэг ч удаа талбай дээр очиж тоосох зөөх ажилтж оролцдоггүй. Хяналтыг давхар омти гэдэг компани тавьдаг. Дээрээс нь би анх энэ талбай эхлэхэд 420 хүний бүрэлдэхүүнтэй ирж ажилласан. Миний дээлийн репортын дагаа төслийн ихэнх хүнд ажлуудыг хийлгээд одоо мэдээж би ашигын төлөө байгууллага 10 төгрөгөөр хийх ёстой юмыг 6 төгрөгөөр өөрийнхөө чадлаар хийцэн л байгаа. Тэгж жагаад яг орлого руугаа ороод ирэх буюу ашиг руугаа ороод ирэх үе дээр компанийг солих ч юм уу, болиулах ч юм уу, Монгол компаниудыг гүтгсээр хагаад явуулдаг. Бид нар ямар ч илүү одоо төлөх юм байхгүй, гүйцэтгэлээрээ санхүүжилт гаргана гэдэг.
Эннийхээ шалтгааныг л хэлж. Энэ ингээд 5 сая 800 мянган долларыг надаас авсан гарын үсэг нь байгаа. Дарга ингэсэн. Над дээр албан хүсэлт ирээд би 2-7 хоногийн өмнө хуралдсан яг гэдэг шүү дээ. Бүгдээрээ цуг байсан. Та хэд вэ шүү дээ, тэ? Ажлаа чанартай байгаа. Бид нар энэ асуудал чи орохгүй. Гэрээгээрээ гүйцэтгэлээрээ мөнгө өгнө гэчихэд үгүйсэн шүү дээ та. Тэгээд тэр та хэдэд энэ доорсон гүйцэтгэгчдийн тэр мөнгө төрний асуудал хамаа байхгүй. Ажлаа гэрээнийхэн дагуу хий гэж хэлсэн. Тэгээд би та хэдэд мөнгөний шилжүүлгээ 7 хоногийн хугацаатай үүрэг өгсөн байсан. Өнөөдөр би мэдээлэл авч байгаа та хэдийнх нь талыг өгсөн байна. Ажил хийсэн бол мөнгөний үг. Хэрвээ хийж чадахгүй гэрээг нь цуцлаад явуул гэж би хэлээ хэвчтэй. Одоо энд айгүй энгийн тоо ярьж штэ. Нэг нь гүйцэтгэл хийцэн гэдэг. Энэ хийгээгүй гэдэг. Тэгээ тэр норм дүрмийн улсууд суулгаж байгаа яа. Тэгээ би бол энэ бусад одоо компаниудтай ярихгүй. Би зөвхөн танай компанитай захиалагчийн хувьд асуудлаа ярина. Үнэхээр ажлыг дундуур нь орж ирээд гацааж байгаа бол би та нартай бас давхар ярина. Би бол дүрм айгу тодорхой штэ. Бид нар юу хүсэж байгааг бол яг энэ зурагт харагдж байгаа шиг 2007 айлын орон сууцыг бид нар 27 оны 7 сарын 1-нд л хүлээж авмаар байна. Бид нар энэ голд нь 2 байшаа харагдж байгаа бох. 2 сургууль цэцэрлэг тийм ээ. Цэцэрлэг сургууль 2. Энэний мөнгийг бид нар энэ жил нийслэлийн төсвөөр тавих гэж байгаа. Тэгээд энэ яг ингээд 27 оны наадмын өмнө яг энэ хотхоныг зэрэг нээгээд одоо гэр хорооллын айл өрхүүдийг энэ орон сууц руу бид нар шилжүүлж оруулъя. Энэ сонгоны хайрхан дүүргийн 34-р хороо, 1-р хороо, 35-р хороо энэ орчмын 22-р хорооны айл өрхүүдийг энэ рүү бид нар хашааг энэ орон сууцаар сольж нүүлгэж оруулъя гэдэг ийм зорилттой төсөл. Та нарын угсралтай юм уу? Хүмүүс яг энэ угсралтын гэрээ байгуулсан тийм компани. Чи дэлгэрмаа сая хэллээ шүү дээ. Би угсралтын өөрөө хийж байгаа. Би тэр холбоо тохиолол дулаан молоон дээр л би тусгай зөвшөөрлөө гүйцэлдүүлэх гэж яаж байгаа гэдэг. Энэ чи бүх юмыг энэ хүмүүс хийж шүү дээ. Угсралт хийж шүү дээ. Тийм угсралт болон босоод бүгд Би чамаас дахиад асууя. Чиний яг хэдэн хүн яг сүмбэр цамхаараа энэ яг нийгмийн даатгал төлөөд яг энэ угсралтан дээр хэдэн баригаад байна. За чи яг хэлж 70 орчим. үлдсэн 380 энэ туслангууд явж байгааг тэгж ойлгож болох уу? Тийм. Тэгэхээр миний хэлээд байгаа үнэн байгаач чи туслан гүйцэтгэж. Энэ хүмүүс дахиад туслангийн туслан болчихоо явж байна. Тэгэхээр энэ зориулт нь угаасаа экзимийн зээл шүү дээ. Экзим гэдэг чинь тухайн улс өөрийнхөө экспорт импортыг дэмжиж өгөх зорилгоор өөрийнхөө компаниудад зориулсан ийм зээлийг л олгодог шүү дээ. Тэн дээр бид энийг дээр л гихчихсэн дараа. Энийг тэгээд та хэд орж ирэл эрсдэл очруулад шүү дээ. Энийг бид нар өөрсдөө сонгодог бол дотоодын компаниудад өгч чинь. Гэтэл энэ цаанаасаа зориулт нь нэр заагаад богино лист үүсгээд энэ хэдэн компани солонгосын компаниудаас хамгийн сайн саналтад нь Монголын тал саналаа өгөх гэдэг тийм баха. Энэ чинь бүр солонгосын сони хэвлэл дээр гарсан алдартай тендер шүү дээ. 2023 онд тухайн үеийн хотын даргаыг өмнөх энэ тендерт олсон компани нь солонгосын төв хэвлэлүүдээр баахан гүтгэж бичижсэн тендер мөн бидтэй. Би андуураагүй л сумын озар даргаыг одоо бараг авилга аваад тендер шалгууруулчлаа гэд гүтгээд эн чинь яг манахтай адилхан хэвлэл нь бас бозортцсон байлээ шүү дээ. Тэгээд шаардлага аль аль нь хангаагүйгээд тендер нь унгаагаад тэгээд сүүл дахид зарлаад дахиад эднийх одоо шалгуунгууд би дөнгөж ажил ирээд авцсан байхад эднийх шалгуунгууд эднийхийг одоо тэгээ хамгийн сайн гэж ажлын хэсэг дүгнсэн бол явуул гэсэн. Тэгээд ийм учиртай өөрөөр хэлбэл гадны компаниуд авдаг нь энэ өөрөө зээл нь гадны экзимийн зээл учраас тэр солонгосын компани авдаг хуультай. Би өмнө нь хууль зүйн дотоод иргэн сайдаар ажиллаж байхад энэ дархны зам дээр яг ийм кейс давтагдсан. Та санаж байгааз ажлын явах ойлоод би тэгээ тухайн үед би ерөнхий сайд намайг бас дагуулж чаа та хэд анзаарснаа гэсэн би дархны зам дээр очиод нөгөө ерөнхий гүйцэтгэгч хятадуудын би хилийн хоргийг тавиад тэр Монголын компаниудад өгөх гүйцэтгэлүүдэд өгж санхүүжилтүүдийн цаг тухайд нь олго гэж шаардлага тавьсны хүчин дархны зам тухайн жилдээ ашиглалтанд орж ирсэн. Тэгэхээр энэ бол нэг одоо тийм шинэ кейс биш. Тийм учраас би ч гэсэн нэг одоо яг тиймэрхүү хэмжээний бас нэг арга хэмжээ авах хүсэлтүүдээ би холбогдох хуулийн хяналтын байгууллагуудад тавихад бэлэн байгаа штэ. Танахтай анхны тендерт өгсөн санал энэ гэрээний үүргүүдээ бид нар энэ 10 дугаар сарын дунд хүртэлх нөхцөл байдлаар нь дүгнээд та хэд бидэрт одоо гэрээний үүргээ тэр анхны амлалтандаа хүрээгүй байгаа тохиолдолд бид нар ч гэсэн та нартай байгуулсан
гэрээгээ цуцтээ гэдэг саналаа эзэн төргүүлэхэд би бас бэлэн. Энэ хүн ирээд үнэхээр тэнд ажил хийжсэн ажлынхны гүйцэтгэлийг өгөөгүй болцоод байгаа бол та нарын буруу. Тийм ээ? Энэ хүмүүс гүйцэтгэлээ авчаад илүү одоо асуудал тавиад гэрээн заагаагүй юм дурдаад байгаа бол эдний буруу. Энэ асуудлуудаа шийд. Тэгээд дараагийн дугаарт би танаатай байгуулсан ерөнхий гэрээн дээр эргэж харах ийм боллоо. Өсвөрийн туслан компаниуд маань бичнээ дүүр аваагүй авлахтаа байгаас асуудлын тодруулах. Яг үнийн дүн хилдэггүй юм дээ. Тэрийг бас тодруулаад өгч байгаа. Хүмүүс нээлттэй хэлж байгаа. Тэр нь тийм нууц юм уу? Байгууллага хоорондын хийсэн нууц гэрээ юм уу? 10 тэрбумын авлагтай гэж шүү дээ. Эднийг та нарт ямар ч тооцоог өгж. Тэгэхээр тэр дунд нь байгаа 10 тэрбум төгрөг хаана байгаа? Уг нь манай санхүүгийн дээр профитээр тайлан байна л та. Яг үнийг хэлээд одоо энд ажиллаж байгаа компаниуд зуны турш ажилласан гүйцэтгэлийн мөнгө 7, 8, 9 сарууд олгогдсон ба 10 сард хамгийн сүүлд нь олгогдсон. Гэтэл энэ хүмүүс гүйцэтгэлийн мөнгө юус аваагүй байна. 2 дугаар тойрог хурдны зам чи яг энэ уртлаар ингэж тойрч яв. Хамгийн төвчрлгүй эрүүл агаартай ийм бүсгэж бид нар энэ төслийг сайн хөгжүүлээгээд ингэж зорио явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо өнөөдөр бүх юмыг бид нар сонсчлоо. Ингээд яг дунд нь 10 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хаашаа орсон мэддэхгүй болчиход байна. Тэгэхээр энэ иргэний ийм маргаантай асуудал даймжирхаар энэ ингээд өшөө асуудал хуралдаад байдаг. Хэдүүлээ эртхэн нөгөө үүсэт байгаа асуудлаа буруугүй эцтэй сонгоод олоод тэгээд энэ жирийн барилгачтай ихний ээлжинд хохирлгүй болох хэвээр. Тэгээд тэр дараагийн асуудал та би үл эцсийн нүндээ ганцхан танай компанитай л хариуцлага асуудал ярих. Төслийг дампууруулчихгүй явуулъя гэд нэлээд төвчээр зааж явж байгаа шүү дээ. Энийг та хэд ерөөсөө ойлгохгүй байна. Аль талдаа. Би жишээлбэл энэ компанийг олж өгөөгүй. Тийм баха. Чи хинглээ захирал. Исон. Жонжээ. За, захирал. Би энэ эмэгтэй та хоёрыг уулзаад гэрээ хийгээс нэг ч байгаагүй. Энэ эмэгтэйг та энэ сүмбэр цамхаг гэдгийг танах л өөрөө сонгосон тийм үү? Манай энэ дарга нараас нөлөөснө. Одоо шууд хэл. Зөвлөлөө. Чи тэг яаж танд яаж олж авсан? Тэгээ би бол танаатай эцсийн хариуцлага ярина шүү. Бүр болохгүй цуцлах асуудал яригдах. Ийм төвшөнд хүрчээд байна шүү. Би одоо тэр Солонгосын нөгөө 10 цахилгаан станц шиг дулааны станц шиг юм хиймээргүй нөгөө. Уг нь эхнийгээ гарсан гараагаараа хийсэн хүмүүс нь хийгээд дуусгаад төлхөөр гардуулаад ингээд дуусгачих. Ийм л одоо чин хүсэлтэй ингээд явж байгаа шүү.